Сайн уу, ийм үе байна. Өнөөдөр нууцхан хар киноны 21-с 25 дахь ангийг тайлбарлахаар бэлтгэлээ. Тэд оройн Санзийг хүргэж өгөөд дараа нь хийх ажил байсан тул Саняг өөрийнхөө ажил руу дагуулж явна. Санзитай уулзахын тулд шөнө орой ирж өдөр хийгээгүй ажлаа нөхөж хийж байгааг мэдсэн Саня эрүүл мэндэ бодож бай гэд зэмлээд авнаа. Жаашуу түүнд битгий хэлээрээ гэдгүүн. Өглөөс эрэхт нь Саня түүний нүүрэн дээр нэгэн цаас наажээ. Цаасан дээр нь би буцлаа гэсэн бичиг нагаад орхичихсан байна. Дараа нь ажлын хамтрагчаасаа 2 өдрийн өмнө түүний найз охин нэг эмэгтэйтэй караоке клубт уулзаж маргалцсан тухай мэддэг. Тэр нөгөө эмэгтэй рүү очиж цагдаад мэдээлэл өгөхөөр шийдэн чи намайг зовоож болох ч найз охиныг битгий зовоогоорой гэж хатуу хэлээд явна. Санди дадлага хийж буй компанийнхаа хурлын өрөөнд сууна. Хамт ажиллагчтайгаа санал бодлоо хуваалцаж байна. Хурлын үеэр тэр өөрийн шин санаагаа илэн далангүй хуваалцаж хамт олон дэмжих нь тэр. Гэвч санаагаа бүрэн бэлдээгүй гэсэн учраас дарган дунд дэлгэрэнгүй тайлбарлаж өгөхийг хүснэ. Гэтэл компани захирал шууд түүнийг дэмжиж санааг нь хэрэгжүүлэх шийдвэр гаргадаг нь Санзид итгэл дөрүүлнэ. Гэтэл энэ шийдвэрт дарга эмэгтэй ихэд дургүй байна. Түүнийг дуудаж сэтгэл дундуур харцаар чи эхлээд надад санаагаа хэлэх ёстой байсан. Мундаг харагдахыг хүсээд байна уу? За угаасаа хүний найз залууг булаадаг хүнд ямар дүрэн мүлжлэх вэ гэж ширүүхэн хэлээд явна. Энэ мөчөд Санзи компани дотоод хүчтэй өрсөлдөн хүн хоорондын харилцааны нарийн төвөгтэй байдлыг гүн гүнзгий мэдрэх болно. Санзи сэтгэлээр унсан үед ах нь ирж гэрлүүгээ буцах гэж байгаагаа хэлнэ. Гэтэл Санзи та ахаад 2 хоноод явж болохгүй юу гэж гуйн уйлж орхино. Ах нь дүүгээ ойлгоод сэтгэл санаагаар дэмжин чамд ямар нэгэн юм болжээ дээ гэд тайвшруулж ярилцсан. Энэ үед Жаашуу ирж Саняг нисэх бод руу хөргөж өгөхөөр санал болгоход Саня би ганцаараа явчихнаа гэж хариулна. Саня Санзийг хөргөж өгөх үүргийг түүнд даатхан өөрөө ганцаараа нисэх бод руу явна. Оройн хамтдаа харахаар алхаж явахдаа ажил дээр нь болж буй асуудлуудын талаар ярилцаж Санзи би бүх асуудлыг өөрөө шийдчихнэ, санаа зовох хэрэггүй гэж хэлнэ. Жаашуу Санзиг чи баг байхдаа миний өмнө уйлдаг байсан гэж хөөртгöd Санзиг би тэр үед чинь хүүхэд байсан учраас л уйлдаг байсан юм гэж хэлэхэд Жаашуу чи миний өмнө уйлмаар байвал уйлж болно. Дандаа хүүхдэрээ байж болно гэж хэлдэг. Төрсөн гэрээ санаа юу да? Цугтаа гэрлүү чинь явъя. Би ажлаасаа чөлөө аваад чи наад дадлагаасаа гараад явъя л гин. Би дарга эмэгтэйтэй чинь уулзах хэрэгтэй юм байна гэхэд Санзи түн рүү харж чи одоо яг миний аав ээжгэл байна гэж шоглон инээхэд Жаашуу нянзаглан тийм ээ би илүү шуналтай байна. Чиний найз залуугаас ч илүү баймаар байна. Би чиний түшиж тулах хүн болмоор байна гэж хариулдаг. Санзи ч хариуд нь би ч бас таны түшиж тулдаг хүн баймаар байна гэж хэлдэг. Дараагийн өдөр Санзи хурал дээр өөрийн санаагаа тайлбарлана. Түүний бүтээгдэхүүний сурчлагаа нь бяцхан охины өнцгөөс харуулах ба тэр охин багасаа л харшлаас болж шаналж хүссэн юм айдаж чаддаггүй байх ба манай бүтээгдэхүүнийг хэрэглэж бяцхан цахиусаар хамгаалагдах тухай өгүүлэгдэх 30 секундын реклам байх тухай дэлгэрэнгүйгээр өөрийн санааг тайлбарладаг. Түүний санаа ивент тэтгэгч нарт таалагдаж тэдний компанид гэрээ хийхээр болно. Захирал нь баярлал сэтгэл нь хөдлөн Санзи үнэхээр гайхалтай. Чиний бүтээл сэтгэл зүрх сэтгэл хоёрын танхимд мэдрэгдлээ. Чи бидний бахархал гэж магтан урам хайрлана. Амралтын өдрөөр Жаашуу түүнийг нэгэн газар дуудах ба өөртөө зориулан бэлдсэн байраа үзүүлдэг. Санди түүнээс бид хамтаа амьдрах юм уу гэж асуухад чамаа хичээлээ хийж байгаа jadarвал ирж амарч бай гэд бэлдсэн юм аа гин. Одооноос бидний гэргээ түлхүүрийг нь өгнө. Оройн Санди оюутны байран дээрээ ирээд хичээлээ хийж сууж байтал сэнсэн ажиллахаа болсон тул Жаашуугийн гэрлөө очиж хонохоор болно. Очихт нь Жаашуу олон амттай авчихсан. Хэрвээ чи энд нүгэд ирвэл өдөр бүр идэж болно шүү гэж санал тавина. Санзи гайхаж балмагдааж юуш дуурч чаддаггүй. Жаашуу ундлахын хувцастайгаа сууж байхыг хараад ч бас ичнэ. Тэгснээ хамтдаа утасны тоглоом тоглоно. Маргааш өглөө нь хамтдаа өглөөний цайгаа ууж дадлага дуусаад тоглоомын хөгжүүлэлтээ дуусгаад хамтдаа аяллаар явхаар болно. Санзи Жаашуу зориулж өөрийн гараар өглөөний цай бэлдээд чимээгүйхэн ажилдаа яваад өгнө. Жаашуудны хайр шингэн бэлтгэсэн цайг унгаа ширээн дээр үлдээсэн аяллаа төлөвлөгөөг харна. Тэр аяллаа маршрут, буудлах газар зэргийг интернетээр хайж хамт явах өдрөө сэтгэл тогтлон хүлээж байгаа нь мэдрэгдэнэ. Орой болоход Санзи төрүүлж иржээ. Ажлын ядаргаанд дарагдаж тэрбэр хувцаа цож амжилтгүй буудан дээр унтаад өгсөн байна. Харин дараагийн өдөр ажил дээрээ оройтохоор болсон Жаашуу Санзид зориулсан захиалгын хоо тавьчихна.
Өрөөж бас ижилхэн хоол захиалж хамтдаа суугаад яг л нэг хүрээний ард хоолож байгаа мэт хоолоо идэнэ. Санжигийн дадлагын сүүлийн өдөр ирлээ. Тэр ажил дээрээ гарын бэлэг барин ирж хамт олондоо сэтгэлээсээ талархна. Бүх зүйлд нухацтай чин сэтгэлээсээ хандсан Санжигийн энэ жижигхэн үйл бүгдийг уйраана. Захирал нь инээмсэглэн хэрвээ чи энд дахиж ажилламаар байвал надад хэлээрэй. Би чамайг дуртаяа хүлээж авна гэж хэлдэг нь түүний хөдөлмөрийг үнэлсэн хэрэг. Санжи дарга эмэгтэйдээ сүүлчийн удаа уулзаж түүнд ч бас бэлэг барина. Дараа нь намуухан боловсон байдлаар би хүний найз залууг булаагаагүй. Хэрвээ та найзаа үнэхээр боддог бол түүнтэй хамт сэтгэл зүйч дээр очоорой. Түүнд их хэрэгтэй байх гэж бодож байна. Баярлаа гэж хэлээд инээмсэглэн салах хэсгийнэ. Жаашуугийн бүтээсэн тоглоом зах зээлд амжилт олж компанийн хамтдаа баяраа тэмдэглэнэ. Дарга нь түүнд баяр хөөргөж ахлах программистийн тушаал дэвшүүлэх тухайга албан ёсоор хэлдэг. Энэ бол Жаашуугийн мэргэжлийн амжилтын нэгэн том алхам байлаа. Тэгээд л завгүй амьдарч байсан хоёр маань анх удаа чөлөөтэй амс хийж хамтдаа аяллаар явах газраа сонгохоор суув. Жаашуу интернетээр сайн үнэлгээтэй буудлууд, тансаг амралтын газруудыг сонирхож санал болгоно. Гэтэл Санжи надад бол майхантай аялал илүү арамаандаг, жинхэнэ амралтыг санагддаг гэж хэлдэг. Жаашуу түүний саналыг зөвшөөрч далайн эрэг рүү майхантай аяллаар явахаар төлөвлөнө. Гэвч маргааш өглөө бороо асгарч анхны аяллыг бүтлгүүтнэ. Гэхдээ тэд бууж өгсөнгүй. Санжи сэтгэлээр унахын оронд за ингээд аялал цуцлагдлаа гэж үгүй шүү гэснээ хоёулаа гэртээ майхан барьж яг л аялалж явж байгаа мэт төсөөлөөр хөвчлөлтөө мөчүүдийг бүтээнэ. Гэрийнхэн голд барьсан жижигхэн майхан аялын ширээ засаж сандал дээрээ суугаад инээлтэн хоол идэж хөвжөлтөнө. Гэтэл Санжигийн уц дуурч ээж аваас нь видео дуудлага иржээ. Санжи найзындаа байгаа аялаар явах гэж байсан ч гадаа бороо ороод майхангаа гэртээ барьчихсан гэд эргэн тойрноо харуулна. Гэр дотроо хийсэн аялал гадагш явхаас дутгааргүй хөвжөлтэй дурсамж дүүрэн инээд баяслаа дүүрэн орой болон өнгөрнө. Сургуулийн амлалт дуусаж оюутнууд аажмаар дотор байр руугаа цугларна. Маг анхаарал сургуулийн загварын тэмцээн рүү чиглэж Санжи найз охиныхоо хамт оролцохоор шийднэ. Тэд хоёул загвар зохиомжоо төлөвлөн доглол дүүрэн бэлтгэлдээ орно. Удалгүй үндэсний амлалтын баяр болж Санжи гэрлүүгээ нисэж очиход онгоцны буудал дээр түүний ахын тосож авна. Гэртээ ирээд Санжи уцаар найз залуутайгаа ярьцсан санаж байна шүү. Гэтэл яг тэр мөчөд ээж нь чимээгүй орж ирээд яриаг нь сонсчихно. Ээж нь дуугүйхан жимс өгөөд Санжигийн дэргэд удаан садалгүй буцна. Санжи яриагаа өргөлжлүүлж сая ээж орж ирээд тасалчихлаа гэж хэлэхэд Жаашуу түүнд зүгээрээ би ажиллаа дуусгаад араач нь очноо гэж амлана. Тэр үед Санжи хүүхэд байхдаа хайртай байсан бяцхан үнгээ бас багадаа хадгалдаг байсан сүүний савндах нууц зурвсуудаа гаргаж ирээд ширээн дээрээ тавин өсөж байсан бүх зүйл нь бэлтгэжээ гэж бодно. Энэ үед гал тогоонд ээж нь аав руу харж манай охин хүнтэй уйхаж байгаа юм шиг байна гэж хэлгээд аав нь зочирдон. За шууд асууя гэж Санжигийн өрөөнд орж аав ээж хоёр нь ээлжлэн асуулт асуухад Санжи тэдний нүд рүү тайван харж тийм ээ би уйхаж байгаа гэж хүлээн зөвшөөрнө. Асуултууд ар араасаа хөөрөхөд ах ирсэн байна уу шалгаадахыг гэж яриаг нь тасалж Санжи асуултаа цухтаачихна. Аав ээж хоёр нь үлдээд би дарайл түрэгдээд асуучих уу түр ажиглая л гин. Жаашуугийн ажил дуусч нисэх буудлын руу явна. Санжи ахыхаа өрөөнд ороод массаж хийж өгч долгонож өгнө. Ямар санаатай байгааг нь асуухад та Жаашууг тосоод та хоёр хамтдаа хоолно биздээ. Би хамт явъя гэж зөвшөөрүүлж гин. Явах замдаа Санжи нүүрэн толио хараад л инээмсэглээд явж байхыг нь харсан ах нь чи битгий тэнэг хүн шиг аашлаад бэ. Бас яагаад танихгүй олон эрэгтэй хүмүүстэй хоолох гээд байгаа юм гин. Санжи надад хамаагүй би явах дуртай байна гэхэд чи өмнө нь намайг нүүхэд тусалж байсан бас хоолнд ороход цуг явж байсан бүгд санаатай байжээ гэж хэлгээд Санжи маань би санахгүй байна гэж тэр хоёр минь муудалцнаа. Санжи машин дотроос баяр хөөр дүүрэн бууж ирээд Жаашуу гэрхийг тэсэн ядан хүлээн. Харин түүнийг анзаараад ах нь дуугаа өндөрсгөн чи битгий ингэж тоглоод бэ. Жаашуу чамайг найрсан гэж үний юм уу гэж шуудхан асуучихна. Санжи зочиртон юу яриад байгаа юм бэ гэж зог тусна. Яг энэ мөчөд тэдний араас Жаашуу чимээгүй хүн хүрээд ирчихсэн байлаа. Ах トゥ хоёрын яриаг сонсоод төв байдалд орж маргааны гівтэйхэн зогсооно. Санжи Жаашуу хоёр арын суудалт дотноор гар гараасаа хөтлөлцөн суухад жолооны ард суусан ах нь та хоёр намайг бодоод арай аятайхан байгаарай да гэж хэлээд хоолой газар руугаа хөдлөнө. Их сургуулийн найзуудтайгаа хамт хооллохоор ирэх үед Санжитай өргөж байгааг нь мэдээгүй найзууд нь гайхнаа. Хоол идэх зуур бондгоор найзынх нь ихнэр жирэмсэн 3 сартай гэдгийг мэдэж авнаа. Энэ үед Саня жирэмсний хяналт, эмнэлэг, витамин, биеийн байдал гээд бүх зүйлийг төвөггүйхэн тайлбарлаж эхлэхэд ширээнийхэн гайхаж эхэлнэ. Санжи ах руугаа хараад
Та яагаад ийм юмнуудыг мэдэж байдаг билээ гэж асуухад угаасаа судлахаас гош эртнээс судалж байсан юм гин. Санжи орой 22 цагаас өмнө харих ёстой гэж хэлэхэд санаа зовлтгүй би хүргээд өгье гэж Жашуу түүнийг орой хөргөж өгөхдөө гэрийнх нь үлдэнд үнсээд оруулна. Санжи гэртээ орж ирэхэд түүний араас ээж нь хогоо хайчаад ирлээ гэд орж ирнэ. Түүний өрөө рүү ороод ээж нь ууртаагаар чи Жашуутай үерхэд байгаа юм уу гэж хэлээд би та хоёрыг харсан гин. Санжи сандраад би танд хэлэх гэж байсан гэдэл өөрийгөө өмөрнө. Ээж нь чи энэ шалтгаанаас болоод л зуны амлалтаар гэртээ ирээгүй юм уу? Чи дотор байрандаа байсан юм уу? Эсвэл тэднийд байсан юм уу? Гэхэд үгүй би оюутны байрандаа байсан. Ах мэдэж байгаа. Би гэртээ ирээгүй шалтгаануудын минь нэг мөнч би дадлах хийж туршлага хуримтлуулах шаардлагатай байсан юм аа гэж хариулна. Ээж нь уртаагаар тэр чамаас нилээд хэд ах. Гэр бүлний асуудалтай. Надад таалагдахгүй байна гэж хэлээд дараа ярилцъя гэд гараад явчихна. Дараагийн өдөр Жашууг Санжигийн аав нь гэртээ дуудаад ярилцсанаа. Санаа зовоож буй асуудлынхаа талаар хэлнэ. Танах гэр бүлийн асуудал ихтэй тэр тал дээр санаа зовж байна. Бид Санжигаа хайрлаж өсгсөн болохоор зовоомооргүй байна. Чамааг энэ тал дээр анхаараарай гэж хэлмээр байна гэд эвтэйхэн ярилцсан. Оройн Санжи гэртээ ирэхэд өдөр Жашууг дуудаж уулзсан тухай миний хэлсэн зарим нэг үг гондоосон байх. Гэхдээ би түүнийг гэр бүлийн байдлаа бодож үзээд бүтэхгүй юм шиг санагдвал салах тухай бодоорой гэж хэлсэн. Би чамааг зовоохыг хүсэхгүй байна гэж хэлэхэд Санжи аав ээжтэй хандан та хоёрыг түүний зовлон дээр юм нэмэрлэн гэж бодсонгүй. Би түүний аав хэвдэрт байх, гэр бүлийн асуудалтай байхад санаа зовхгүй байна. Би даваад л гарна. Би холыг гарч түүнтэй үерхэж байгаа гэж хэлээд гомдоод өрөөрөөгөө орчихно. Жашуу ахад тийм үг хэлж л байдаг. Гонцсон байх таа гэж бодон түүн рүү залгаад эхэндээ юм дуурч чадахгүйч. Уучлаарай. Аав ээжийн хэлсэн үгийг битгий хүн дээр тусгаж аваарэ. Та ямар сайн хүн гэдгээ битгий мартаарай гэж сэтгэл санаагаар нь дэмжинэ. Жашуу маргааш эрт их өрөө нисэх болсон тухайгаа хэлэхэд Санжи би цуг явъя гэсэн чи гэртээ үлдээд аав ээжтэйгээ цагийг өнгөрөө. Би өх олон зүйлийн тухай бодож байна гэж хэлээд цаахан амраарэ гэд уцаа салгасан Санжи түн дээр туснаа. Санжид маань их л хэцүү санагдаж надаас болоод явж байгаа юм бах та. Ах надаас салах тухай бодож байгаа юм бах та гэсээр сэтгэлээр уннаа. Санжи маргааш нь тэсэлгүй гинэл их өрөө явахаар болоход аав ээж нь үлдэхийг гуйсан ч би явж харилцаагаа авч үлднэ. Та хоёр надад нэг удаа итгээчтэй гэж гуйхад аав нь онгоцны бодол руу хөргөж өгөхөөр болдог. Ийход ирэхэд Жашуу тосож авах учраас хүлээж байгаарай гин. Санжи өөрийнхөө нууцаа битсэн цаасан годнуудаа гартаа барьчихсан хүлээж зуухтаа өмнө нь онгоцны буудлын дээр ирээд уйлцуулсан тухайгаа санана. Энэ удаа уйлж болохгүй шүү гэж нулимсаа тавьчихна. Түүнтэй уулзаад өмнө нь ахлах сургуульд байхдаа онлайн найз залуутаагаа уулзна гэд ийход ирж байсныг санаж байна уу? Үнэх хэрэгтээ би тантай уулзах гэж ирсэн юм. Бас энэ миний нууц гээд нөгөө отнуудаа өгнө. Би таны нэрийг яаж бичдгийг мэддэггүй байхдаа л тань сайн байсан гэд өөрийнхөө нууцыг хэлээд бусдын хэлхийг үл тоогоод надтай зүг байж чадах уу гэж асуунаа. Би энэ хоёр одыг нандагнаж хамгаалнаа гэж Санжиг тэврээд баларлаа би бүгдийг нь мэдчихлээ. Чи яагаад надад нууцаа хэлж байгаа юм бэ гэхэд би таныг надаас салчихъя гэж бодоод харилцаагаа хിവэр нь авч үлдэх гээд өөрөө ирээд хэлэхгүй бол болохгүй байх гэж бодсон юм аа гин. Жашуу хариуд нь чи юу бодож байсан юм бэ гэж хурдууд аав ээж чинь зөвшөөрөхгүй байсан ч чамааг оргуулж авч яваад гэлнэ. Чамааг сурч байх хугацаанд намууд очоод чамааг аюулгүй амьдруулах гэрээ олоод төвхнүүд байж байх уу гэх тухайл бодож байна гэд чамд уцаар хэлсэн шүү дээ. Юунд ч битгий санаа зов гэд тавьшруулнаа. Тэр орой Жашуу өмнө Санжигийн уйлаад хайртай хүнийхээ тухай ярьж байсныг бодон суун. Санжи түүнийг хараад яагаад ингэж их арх угаавэ гэд ирэхэд би чамд их муухай ханддаг байжээ гэж хэлэхэд үгүй та өмнө ч одоо ч надад сайн ханддаг шүү дээ гин. Жашуу түнд би чамд хайртай гэж анх удаа хэлээд оройтож хэлсэн дуучлаарэ. Би чамайг хийсэн сонголтондоо хизээж харамсуулахгүй амьдруулнаа гэж амлана. Маргааш нь Санжи тэмцээнд оролцох сэдвээ сонгочихсон зур цогноо. Жашуу захиралдаа энэ ажлаа дуусгаад намууд очиж өөрийн хувийн бизнесээ хийх гэж тухайгаа хэлнэ. Захирал нь яагаад гэд дургүй байх ч өөрийнхөө байдлыг тайлбарлаж хэлээд зөвшөөрүүлж чаддаг. Бүр түүнд тусалж намууд чин салбар нээх тухай төв салбарт хэлж өгөхөр болно.
Аавынх нь биеийн байдал муу байгаа тул хэдхэн минут ярилцаж болно гэж юмч хэлнэ. Энэ жилүүдэд танд их хэцүү байсан бах. Тэр үед хэрэгээ хүлээчихсэн байсан бол одоо гараад ирчихсэн байгаа. Төлөх ёстой өөрийг чинь би бүгдийг нь төлчихсөн. Харин ээж хэдэн жилийн өмнө нас барчихсан. Энэ бүгд танаас болсон. Учир нь бидэнд мөнгө байгаагүй. Ээж хорт хавдартайгаа мэдэж байсан ч надад хэлээгүй. Би таныг ухаан ороод бүгдийг нь харж илүү их өвдөлт мэдрээсэ гэж хүссэн. Би таныг ойлгохыг хүссэн. Гэхдээ та тэр үед хэрэгээ хүлээсэн байсан бол бидний амьдрал өөр байх байсан. Гэхдээ би танд баярлаа гэж хэлэх ёстой байх. Энэс болж би арай хамсаж үзээгүй. Хариуцлага гэж юу болохыг ойлгосон. Өөрийгөө хангалттай сайн хүмүүжүүлж чадсан гэж хэлж чадна. Тэр газарт очиод ээжтэй уулзах юм бол уучлал сайн гуйгаарэ. Та одоо амарч болноо гэд сүүлчийн үгээ хэлж дуусгана. Санзэ эмнэлгийн гадаа ирчихсэн түүнийг тэрврээд тадгаруулж өгнө. Жаашуу ээжийнхээ оршуулган дээр Санзыг дагуулж очин танилцуулаад аавыгаа нас барсан гэдгийг хэлнэ. Бас намууд очиж амьдрах тухайгаа хэлээд би таныг эргэж ирж байх болно гэж хэлдэг. Хамтдаа хооллож байхдаа Санзы утсан дээрээ тэмдэглэсэн зүйлүүдэд Жаашууд сануулж хэлнэ. Хол зайн харилцаатай байх учраас баярын өдрүүдээр уулзаж бай. Маргалтвал заавал эвлэрч байх. Өдөр бүр видео дуудлага хийж байх гэдэл нууцаар уншаад хэлж байхад нь Жаашуу утсыг нь булаа авч үзтэл бүр хол зайн харилцаагаа аварчулдаг тухай гарын авлага хийчихсэн байна. Тэр гарын авлагыг яс мөртгөр болоод Жаашуу руу явуулнаа. Жаашуу намуу руу явхаар нисгэд Санзыг гаргаж өгөх гээд ирчихсэн салж чадахгүй хэцүүхэн л байна. Жаашуу шинэ амьдралаа эхлүүлж намууд ирсэн байна. Тэрээр шинэ офисын байраа сонгож, тогтчуулан ажлын орчноо бүрдүүлж эхэлнэ. Шинэ баг бүрдүүлэхээр ажилчид сонгон шалгаруулж ирээдүйн төлөө тууштай зорилготой урагшилж байлаа. Үүнтэй зэрэгцэн нөгөө талд Санзич загварын тэмцээнийхээ төгсгөлийн шатанд орж материалаа бүрэн боловсруулж эцсийн хөлбраар илгээж сэтгэл амарнаа. Сэтгэл зүрхээ шингээсэн бүтээлээ гаргасныхаа дараа амьсгаа авах мэт тайвширна. Жаашуу Санзигийн аав ээжтэй дахин нэг удаа уулзнаа. Санзиг төгсгөөс өмнө намууд хөлөө олж сайхан амьдруулж ирээдүйн төлөө хичээх тухайгаа хэлж түүнд үнэхээр их хайртайгаа хэлж аав ээжээс нь уярхийг зөвшөөрөл авнаа. Оройхон Жаашуу гэртээ Санзитай видео дуудлага хийн. Инээмсэглсэн, тайвширсан царайтай тэрээр танаа аав ээж хоёр эсэргүүцгээ болсон, хүлээн зөвшөөрсөн шүү гэж баяртайгаар хэлнэ. Санзы дараа нь бас нэг баярт мэдээ дуулганаа. Миний оролцсон тэмцээний дүн гарчихсан. Би шагнал авахар болсон. Энэ сарын сүүлээр шагнал гартуулах ёслол болно. Чи заавал ирээрээ заяа гин. Гэвч Жаашуу санаа зовонгоо өнгөөр сарын сүүлээр ажил үнэхээр ихтэй байна. Очиж чадахгүй нууцлаарай гэж хэлнэ. Санзы толгой тохиж зүгээрээ гихч харцсан үл ялаг гонигтай харагданаа. Шагнал гартуулах ёслолын өдөр Санзы тайзан дээр гарах бэлтгэлээ хийцэн. Жаашуу амжихгүй гэсэн ч ирчихсэн шагнал гартуулах ёслол дөрөгцөн хуужин ажлынхан захирлын оронд ирсэн байх ба бүр Санзигийн авах шагналыг гартуулж өгнө. Санзигийн авч буй шагнал нь өөрийнх нь нандинаж ирсэн хайрынхан түүх байдаг. 4 жил өнгөрч Санзы их сургуулийн амжилттай төгслөө. Төгсөлтийн баярын дараа тэд найзуудтайгаа хамт далайн эрэг рүү очиж баярт мөчөө тэмдэглэнэ. Тэд элсэн дээр өсөрч гүйж дусгал зургууд ахуулж инээд хөөр дүүрэн хөгжилтнэ. Элсэн дээр суугаад Санзы найзуудтайгаа 4 жил хурдан өнгөрчлөө. Цаашдаач нэг их санах байх таа гэж ярилцахад найзууд нь ч мөн хүлээн зөвшөөрнө. Гэтэл гэнэт Санзы найз руугаа хараад чиний бодог жаахан урсчихжээ, будгаа сэргээгээд ир гэж хэлнэ. Гэвч энэ бол жинэнийг нүрээ янзлаад ирэх явдал биш, энэ бол том төлөвлөгөөний эхлэл байлаа. Түүнийг явуулсан тэр мөчөөс эхлээд бүгд хөдөлгөөнд орно. Гэрлэх санал тавихаар бэлдэж эхэлнэ. Санзы маань их хичээл зүтгэлтэй бэлдэнэ. Бэлтгэл ажил дуусаж найзыгаа авчирхад үнэх хэрэгтэй найзууд нь тохиролцож Санзид гинтийн бэлэг барихаар бэлтжээ. Жаашуу цэцгийн баглаа барьчихсан догдолсон харцаар зогсож байна. Түүний ар Санзигийн аав ээж ах нь хүртэл ирчихсэн байна. Чи надад хүнийг хайрлуулах ямар сайхан зүйл болохыг ойлгуулсан. Надад энийг хайрыг өгсөнд баярлаа. Натаа гэрлээч гээд гуйна. Санзы маань ч зөвшөөрнө. Жаашуу өөрийнхөө нууцыг Санзид хэлнэ. Чамайг надад сайн гэдгээ мэдэгдэхээс өмнө би чамд нууцаар сайн байсан.
1-р курсд байх үеэсээ л чамд сайн байсан гэдгээ хэлнэ. Санзийн өмнө нь түүнд сайн байсан сэтгэлээ нууж түүнийг гүцэх гэж гүйж байсан ч Жашууч бас түүний өмнөөс гүйж байжээ. Тэдний түүх Жашуугийн 22 настай байсан үеэс эхэлж Санзигийн 22 наснд төгсөж байна. Кинотойгоо хамт байсанд баярлалаа. Хэрвээ манай бичлэгүүд таалагдж байгаа бол subscribe дараад комент үлдээгээрэй. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.